голооцсон мандал сум одоогоор мандлын 5 дугаар баг. Манай хэдийнх нь хэд бол үнэртний төвхтэй халахын одоо Сайн Аяан аймгийн Тамгатай 3 хотгодууд байсан. Тамгатай хотгодуудын нэг байсан Чинсүжигт Номоо хаан гэгэнтэн маань. Тэгээ манай хэд нь 1990 онд ахин энэ хэдүүдийн адил дахин сэргээгдээд үйл ажиллагаа явуулж байгаа. Анх Норон Шорог гэгэнтнийхээ энэ хэдийг байгуулсан түүх домгоос таавхандаа дэлгүүл ярья. Манай Чинсүжигт Номоо Лувсан Норон Шорог 1701-1768-нд Ордос газар хатны голлынд найралт үед шар зүү сумыг барьж олон жил дахигдан суугаад халахын газар шилжин ярьж ариун бурхны шашныг дэлгэрүүлэхээр хэд байгуулын хэмээн бараа болгоч Яндан Чуххан хамт Номоо хааны шавын нутагт явж байжээ. Тэгээд урдаа модтой өмнөө ил устай дээд дүүрэн хэмэх газар шавдгаан хэд байгуулах шавдгаан тавьж суут шавдгийг нь хэрэг зуугаад нисжээ. Хэрээг даган явсаар одоо хүрээ байгаа газар шавдгийг нь хэрэг зууж ирээ тавьсан гэдэг. Тэгээд газрыг шинжилэн үзвээс 3 талаараа хад улсаар хүрээлэгдсэн өмнө устай Эрдэнэ батсан луугийн хэлбэртэй эрхэм газар байсан. Тэгээ оролдон тогтсон алтан луу мэт энэ газрыг толгойн зүүн дэш сунж унжсан хясаа одоо бурхан бүтээсэн гисаа байдаг. Тэгээ Норон Шорогийн энэ газрыг бэлэгшэн луугийн хүйсэн дээр жогчин дугнаан бариулж зүүн урдах хэлбэрт уулнаас нь ил гал гарч байснаас гал авч сангаан тавьсан. Тэгээд тэр гал гарч байсан модтой уулыг сан тэмээ нэрлсэн. Тэгээд жогчин хурлаа нээж явах үед овооны хөтлөөр бараа заргуунж айр ганцгалсан бүсгүй хүн ирж явсан. Гэтэл азарг нь гинт үргээд боригтой айр ганццаад горон хийдэг тойрон тавьсан гэдэг. Тэр замаар нь гэгэнтэн бэлгшээж горон зам гаргасан домогтой. Манай хэд одоо энэ Ганжуур Данжуур хөдөлгөөн судрыг бүрэн ихээр нь 2003 онд залсан байгаа. Одоо бидний Данжилээд замаа мэдээ. Бүрдогч маань өөрийнхөө зардал яваар явж, бүртаг өмнөөс нь өөрөө явж залж ирээд хийдтэй ингээд залсан байгаа. Манай багш 90 онд энэ хэдийг өөр анхлаа ирж санаачлан зөвж сэргээхэд их хувь нэмэр орсон байгаа юм. Тэгээд одоо энэ хоёр Ганжуур Данжуурынхаа судрыг гороолох гойч одоо ямар дээг байсан бэ? Тэр юугаар нь гороолж уншиж гэж альдж байдаг. Энэ одоо бидэнд олдод байгаа одоогийн олдод байгаа зураг нь бол энэ манай түүхэн яг энэ хэд байсан ийм дугуйн сумнууд байсан юм зураг байгаа. Тэгээ одоо яг байгаа үлдсэн хэсэг нь бол одоо энэ хэрмэн гашаатай энэ голын жогчин дугуйн. Ингээд энэ гэгэнтний зүүн баруун хоёр бүхтэр гэгэнтнээр суудаг байсан. Одоо энэ манай майдар гэж байгаа түүхэн зураг байна. Тэгээд өнөөдөр хүртэл одоо майдар яргээд явж байгаа. Одоо энэ ногоомор дулаа тэгээд майдар бурхан залцсан явж байгаа. Энэ нь болохоор гэгэнтний сүгтэр гиндэнд залаа шавнарны залаа явж байгаа. Ийм сан зураг байна. Энэ голын дугуйн маань манай жогчин хурлын жогчин уншлагын уншдаг дугуйн маань байгаа юм. Тэгээ энэ зүүн баруун бүхтэр аяр бүхтэр болохоор гэгэнтний маань одоо 100 суудаг байсан өргөө гэж манай багш ярьдаг байсан. Гээдэн шадруу дамбаа хилвэлэн гэж яхаа орчуулахаар бол буян төгөлдөр номдол бүтээл шашаар өвчгээд 1755 онд анхны хүрээ хийд үүсэн байгуулагдсан цагаас хойш хүрээний хийдийн ламнар сурч боловсруулж өөрсдийнхөө төрөл тус бүрээр ламд төсний жажид төснийж гэдэг юм уу
ном эрдэмт мэрэгшиж суралцсан баг юм. Тэгээ энэ үед бол ах トゥ хоёр том эрдэм ном төгс эзэмсэн хоёр ах トゥ ирж хоорондоо ном хэлцэж ээжийнхэн гэрт очиод өглөө зэлэн дээр тоглох гэж байсан үнийг энэ үнэнээс ямар тоглох нь гэж хоёр хүүгийнхээ эрдмийг ээж нь шалгахад том хүн жоохон хумсан сартай хар тоглох нэ гэж хэлсэн. Баг хүн болохоор сүүлнийхөө зүрийг тухандаараа тавьчихсан. Сүүлнийх нь үзүр цагаан хар тоглох нэ гэж хэлсэн. Удалгүй үнэ тоглолт ээж энэ үнийг харахад бол үнэнээс сартай хар тоглохсон байсан. Тэгээ хоёр лам хүүгэн бол хоёр лам бол ном эрдэм төгс эзэмшчээ гэдгийг ээжинд мэдсэн. Том хүү бол хараад сартай хар тоглол байна гэж хэлсэн. Баг хүн харахаар бол сүүлийн үзүүр цагаан хар тоглол байна гэсэн. Тэгээ үнэхээр том хүүгээ харснаар бол тэр альва зүйлийг гадна талаас нь бодит байдлаар шууд хардаг юм үзэл онол нэвт сурсан хүн байсан. Нөгөө хүү бол эрдэмийг ухаж гүнзгийрүүлж тайлбарлаж задлж ойлгох эрдэм билээ сайн боловсрсон байсан учраас тухайн тугал ихийнхээ эвлийд ингээд ихврээ хөвтөж явахдаа сүүлнийхөө зүрийг тухандаараа авчраа тавьсан байсан. Энэ цагаас бол хоёр ламын энэ төрөл жанр өөр төрлөөр сурсан номын эрдэмүүд бол төгс юм а гэдгийг бол мэдсэн. Түүний үргэлжлэл нь болох тэр лам нар бол эрдэм номд одоо их гэгэрээд ирэх дээр өөр хоорондоо өөртөөгөө сурсан мэдсэн зүйлээр бол бас бие биендээ томрохдаг ч юм уу эсвэл одоо арахдаг ч юм уу эсвэл одоо тэр сайн зүйлээ илүү олонд нотлох гэж оролддог ийм сайн шашны зан үйлүүд байсан баг. Тэр үед манай тэр лам нарын дүүн бол хоёулаа ном эрдэм ном үзэж байгаад ахыгаан одоо их номын хүчээр амь насны нэг өтгч хороосон байна. Тэгээд дараагийнхаа лам багштай очиод хэлэхдээ багш нь бол чи нэгэн төрөлд нэгэн хийвлэгээс гарсан алтан ургийг ингэж устгасныхаа хариуд ихээхэн буян үлдэх ёстой гэсэн. Тэгээд тэр буйны үндсэн улс хуурнаас энэ бурхан татууд бол үүссэн гэж үздэг. Манай энэ бурхан дараа байгаа хоёр хад бол нэг нь Цэн дэвшгээд энэ насны бурхан, энэ манчир гэж оюун ухааны бурхан байгаа юм. За үүнтэй холбоотой энэ урт татлын үзүүр дээр очирван бурхан гэдэг нэг бурхан байна. Хойтой талд нь бас нэг очирван байна. Цаашаа яваад ийтлийн тэр дархи орон гэж нэрлэдэг, цагаан манчрын орон гэж нэрлэдэг бурхан тгсанд нийтдээ суврагтайгаа нийцсэн 21 төрлийн бурхан байна. Нийтдээ манай энэ мандлын төвийн чин сүжигт номон хийдэг тойрсон хадандар зурж хийсэн 24 ширхэг юм хадны томоохон бурхан сэлбэр баг. За энэ бурхан сэлбэрийг би бас өөрөө Төв аймгийн манчрын эд ч гэдэг юм, Арангаан булгуул ч гэдэг юм уу өөрийн мэдсэн харсан бурхнуудыг хадандар байгаа бүтээлүүдийг харахад бол манай эдгээр бүтээлүүд бол игнэшгүй тийм олон жилийн түүхтэй бас илүү уран чамин бас төрөл төрлөөр нь бурхтыг бол одоо маш сайн уран чанарлаг хийсэн байгаа нь бол мэдэгддэг юм а. За энэ хоёр бурхны бол 1975 онд нэг ногоон будгаар дарж мэддэхгүй болсон байсан. 1991 онд манай багш Эдингийн соднон гэж хүн, Гомбсрынгийн Пүрвдава гэж хүн, Санжаа суран гэж лам, Гиндэн гэж лам нар байсан. За тэр үед бол би жижигхэн хүүхэд байсан. Бидний нэгэн ажил энэ хүрээнд суудаг 7-8 лам шавнар байлаа. Бид хэд нэг 4-5 өдөр багшийнхаа хөдөлгөөн сүйдэг манчир сөхөөсийг яг барьж сууж агаад мөн багшийнхаа гэртээ залцсан байсан юм мөнгөн жаацтай Цэн дэвшрхийн хоёр авчир яг тэр бурхны авчирж барьж сууж агаад яг тэг жайгаар нь тэр үеийн одооны досон будгаар одоо будаац хийсэн 1991 он гэ бодохдоор одоо бол үндсэндээ нэлээд олон жил болсон байна. За энэ бол яг хуу байгалийн жамаар байгалаас гарсан хадны юм уу хадандаа шингэдэг юм ургамлын бүтээлээр нь будас хийлчих юм бол үнэхээр одоо олон жил тогтож бэхжих ёстой. Тийм ч үүднээс бид нар энэ орчинд хорныхоо хэдэн бурхны бүгдийг сэргээч гэсэн боловч тухайн урлагийн шний тэргүүнүүдийг 2003 онд чин сүжигт намаа хангигийн мэлмэ гэсний 300 жилийн ой хийсэн. Энэ ойгоор бол Төв ганлагчрын хэдийн хамлам чойжим тамб урлагийн шний их багш манай пөр бутгагч нар ирсэн. Тэр багш нарт үзүүлсэн тэд нар бол ер нь бол энэ сайхан соёлын үеийг бол өөрийнх нь байгаагаар хадгалах цаашдаа бол яг үндэсний ёс заншлихын дагуу сэргээхэн зүйтэй. Тийм учраас одоо ингэж янз бүрийн досон будгаар ингээ хин сонирхолтой хүн одоогийн нөхцөл орчноор ингэж сэргээгээд авах нь бас сайн зүйл бишээ гэж хэлсний дагуу бол бид одоо энэ өмнө байсан очирван бурхныг одоо хагасыг будаад орчихсон байгаа юм. Одоохондоо манай улсын хэмжээнд энэ хатандар байгаа сүг зураг бурхан энэ сайхан нандин өвүүдийг
яваад хуучных нь уламжлалт санзаншлын дагуу бодож сэргийж байгаа юм бол хараахан алга байна. Ер нь бол бид нар ЮНЕСКОд бүртгүүлэгч гэдэг юм уу Монгол улсын соёлын өвд хамгаалуулах за орон нутгийн үнд дурсгалын зүйлсийг хамгаалах юмугаар бол авчихсан байж идэв. Бас энэ дээр нэг давхар хэлэх юм юу гэхээр энэ хийдийн зүүн талын дугуйн дотор байсан жансаг одоо дээрийн лам борхны жансаг зурх байсан хөрөг байсан. Тэрийг бид нар яг шаврандаар байгаа хэлбэрээр нь хуулаад Дурс хурлын музейд одоо аваачаад тавьсан улсын үзмэр болоо байж байгаа. Тухайн үедээ чин сүжигт намын хаан эдийн зүүн дугуйн сэргээ засагдаад ирэх юм бол яг ориг байсан хэвээр нь авчирч ханад нь байрлуулнаа гэж бас ярьдаг юм. Тэгэхээр энэ мэтлэнгээр бид нар бол энэ хүрээ хийдийн орчин тойронд байгаа энэ сайхан бурхны буянтай энэ сайхан үйлүүдийг бол сэргээж олон нийтэд түгээж бас цаашдаа хамгаалах ёстой гэж бодож явдаг юм. Таны одоо аав ээж дээд өвөг энэ нутгаар нутгалж ийсэн удам судрынхан байгаагүй юу? Энэ ч нас би авгаа бол энд ганцаараа бус дүүнэр мөнөрөөс урдангаа аймаг Улаанбаатар. Зөв. Хоо байдаг. Би өөрөө энэ ч нас галын хүн энэ ч нас хоолын сорс. За. Та өөрөө татсан байна шүү дээ, тийм үү? За, өөр хүүхдүүд өнөр өтгөн үү ажицаа нэр? Олон. Манайх 8 хүүхэдтэй. 13 ачтай. Оо, сайхан өнөр айлаа шүү дээ, тийм ээ. Миний унсан газар энэ ялын энэ нургийн яралт гарсан юм. Оо, зөв. За. Утга усны улсууд байна. Зуншлах сайхан байлаа. Тэр энэ жилийн зуршлаг сайхан. Намарч их сайхан байна. Сайхан намар болж байгаа. Сайхан. За, ямар ажил төрөл хийж явбаа? Бодорч байгаа. Одоо тэгээ дандаа мал болж явлаа. Тийм үү. Ямар малтай байв? Дууч малж үзлээ. Тэмээс тэгээд бол манай бэргэч тэмээд байдгүй ганц нэг ачлагны тэмээтэй байсан. Зөв. Тэгээд мал зал дууж явлаа. Ер нь хийгээг байж байхгүй нэг л. Мал олон жил туусна уу? Мал нэг 4 жил туусаа ангийн гэж яхад баг 20 эддэгээс эхлээд. Зөв. Сарлаг ачиж гин үү? Нуруу ачиж гин үү? Ерөөс одоо хэрэг ачиж л байна. Харин тийм юм аа. Тэр чийс байхгүй болсон юм шиг байсан шүү дээ. Энд ч одоо н хүүхдүүд машинаар голдууны үжил манай энэ гоё ачиж байгаа. Хангаач тэгээд машинаар нүг арга байхгүй дээ. Тийм. Мандлын хангаа бол тийм биз дээ. Машинаар нүг чадахгүй дээ. Хангаатууд машин тэгээд явахгүй газар олон биш шүү манай хангаа. Тийм. Тамирын давар бол арангаа орж өвлжил явлаа бид нэр. Тэрлүү бол машинаар явах дээ. Гоё юм чинь энэ өдөө өхрөө ачаад авч ирсэн. Та хурдтай байв уу? Хурдтай юу одоо? Юу ч? Хурдан морьтой юу? Бас багтаа гайгүй ганц нэг морьцоор сойж бичгэнжил явлаа. За. Одоо л одоо гөгшрөөд ирэхээр явж чадахгүй. Хүүхдүүд удамшиж авахгүй байна уу? Хүүхдүүд сониос ганц баг за тэгээд сонирхол багтаа жоохон зарим нэг нь ч тэгж ингээд. Хамгийн их одоо өвөлдөө үнэтэй сайхан нутаг аав байна. Өвөлдөө үнэтэй өвөлждөг. Ер нь тэгээд энэ жилийн үедээ таасаагүй хөөтөө үйл бол одоо тэрнээс ер нь засан хуучныг бол зод биш шүү баг л байсан. Хөөтөнд л ядуулчлаа. Малчин богноод ганц нэг хорогдоод ишиг борлон. Хорогдол их гарснууд анх өнгөрсөв л. Гайгүй дээ дон тэр. Тийм үү. Хадлангийн талбай хаагур байна. Хадлан бэлчээр авч яана одоо. Ёлын шинт байдаг, энд чиг байдаг. Ёлоод үлжөөтэй нэг үлж. Таны та хэдэн залуугийнх шиг одоо тэгж хадлан авч яана уу энэ жил? Өнөөдөр одоо өнөө үед залуугийнх шиг тэгж хадлан авч яана уу? Хадлан авах алгоо тийм уурах ч гарахгүй. Одоо сайхан гарч яана гэдэг энэ гадна талд нэг дээр толгойтой нэг тийм өргөсөл жон гарчлаа. Тэгээ ууланда муухан юм байж та аяа нэг хөвгтүүж явуулдаггүй. Энэ хитүү намар нэг ойдсан би. Тэгээд жих турчдгийн тэрний тогтолгоо юм шиг. Готоос нэг хүүхэд бас надад юу өгч уусан юм дээ. Тэр таригтлахын сайн гэдэг юм. Хоёр нууд их хүчтэй болохгүй наан яасан нэг баахан тариулж байгаа саяхан ирсэн. Одоо бол та нар зүгээр заагаад зааварлаа суудаг цаг доо. Одоо яг юм бодоход тэгээд дөрөв чараад байхгүй. Зааварч хийгээд байхаа. За сайсуу ариун байна уу? Дажгүй. Дажгүй юу? Дажгүй. Танах одоо олон малтай байна уу? Манайх олон малтай. 100 гаруй хүртэй. 1000 гаруй хоны матай.
Мянгат малчин. Энэ жил 1000 малчин болсон. Тийм үү. Хэдийд болсон? Сая 10 онд. Оо 2000 энэ жилийнхаа цагаан сараар олгодог гэж тий. Оо энэ ч одоо сумынхаа мянгат малчингуудтай болцчиход байгаа юм байна шүү дээ тийм үү? Сайхан байна шүү дээ. Малын үржил сүү шимэн гарцсан үед ямар байна? Энэ жилийн хувьд бол гайгүй байна дайггүй. Тийм үү? Тий. За аруул цагаа идэ хийж гэнэ. Аруул цагаа идэл хийдгийм даврсан. Зах зээлд яаж борлуулж байна? Зах зээлд үү? Зах зээлд яг тэгэл зах зээлийн үнээр борлуулна. Манайх чинь готхороонд хүүхдүүд байдаг, хүүхдүүдэд өгдөг. Манай том хүүгийн хаймагт байдаг. Тэгэл хүүхдүүдэд өгнө. Тэгэл илүү гарсныг борлуулна. Би чинь гөгшинтэйгоо нэг охинтойгоо ингээд бид гуруулаад байгаа. Манай хүүхдүүд бусдын зүгээр айлуулаад гараад явцсан. Тий. 3 хүүтэй байгаа юм. Нэг том хүү маань аймагт байгаа, 2 хүү маань энэ цаа малчин нэгийнх нь айл байгаа, нэг нь энэ дээр тусгай малтайгаа байгаа. Жаргалсандгаа та танилцуулаач одоо мянгат малчтыг аа. Энэ ч одоо мянгат малчин болцлууд айхтартан болцол болох юм тийм ээ. Тэгээ бүгдээ сайхан танилцуулаад та өөрийнхөө багийн асуудыг. Танайх хэрэг мянгат малчин олонтой юу? Ерөөсөө бол манай ах чинь энэ жилээ 1000 толгочтой. Анхны мянгат малчин тийм үү? Оо гоё байна шүү дээ одоо багийнхаа анхны мянгат малчин бол сумын хэмжээнд хэд үзэг гэдэг манайх мянгат малчин ч олон юм шиг л. Сумын хэмжээнд 18000 малчин байгаа. Оо за. Ер нь бол сүүлийн 2 дугаар багт ихэвчлэн. Тэгээ одоо хангаан багууд энэ алсаасаа нэг богийн баргаад байгаагүй бодын баргаад хуучин баргаад нэгдэл гэж байгаа тийм байсан болохоор ерөөсөө мал сүргийнхаа суурьшил явж хангалттай зөө юм шиг байна бас тийм ээ. Тэгэхээр малчдаг ер нь бол мал нэг хурдан өсдгөөр боголох хурдан өсгөх мянгат малчин болгож шүү. Тэгэхээр үнэгтийн баг, сүмбрийн баг, баян нуурын багт мангас мостой голдоо. Харахны 1-р багт гэтэл 2000 малчинтай энэ жил 2 өгн 1 байдаг гэсэн энэ жил нэг нэмэгдсэн 2 болж байгаа. Мандалд 1000 малчин гарлаа. Тэгэл бусд нь бол Баяр хүргэе анхны багийнхаа анхны мянгат малчид гэдэг чи одоо сайхан шидэд тэр чинь өөр шимүүлдэн гэдэг чинь тийм үү те. Хашаа хороо өвлжөө яаж нэ өвлжөөд буучж гэнэ үү отордод ялаад байт юм аа. өвлжөө нөө Тэ өвлжөө. Энд чи Ялын замын цагаан ороод гэдэг дээр үйлчдэг юм аа. Одоо тэрэдээ нүнээ удахгүй нүн. Зүг. Өвөлдөө отор хийж гэнэ үү? Отроо нүгэж явчихдаг. Жижиг гэрүүдэд тийм жижиг гэрүүдээр. Одоо ч бас суурин байхын чаргагүй шиг байгаа маа бас. Жижиг гэрүүдээр отроо нүгэж явчихдаг. Тэгээд гайгүйч үйлччүүд үйлччихнэ тэнцээгаа. Яа зүг. Замын цагаан ороод газар үйлчдэг. Тэн дээрээс ирээд энэ цаын хойно ан боотгийн байгаа юм. Энэ хойдод ханангийн бууц гэдэг нэг бууц байдгийг. Манай. Тэн дээрээ буугаад хонион 2 хуваагаад одоо хургалах хоньямаага төлөх хоньямаага нэг аваад хоньямаага энэ цаын уурхтын бууц гэж бас нэг бууц бий. Тэн дээр нь төлөвлөлдөг. Суваагийн болохоор энэ хонь ханангийн бууцандар байлгадаг. Тэгээд яадаг юм. Өвөлдөн бол тэр хойно өвччихдэг. Хойшоо ялын замын цагаан ороод гэдэг. Одоо тэгэж та хоёр ч охинтойгоо гуруулаа гэдэг чинь тэр 1000 малын ч одоо бүл хүч зүгээр үү? Хүүхдүүд л малж байна дөө бид. Манай хөргөн байгаа, манай баг хүү байгаа. Тэгээд тэд нэр маллаад байна. Надад дунд төгөл 2 хүүний хөргөн 3 малч гэсэн манай өөр энд хүүхд байна. Тэд нэр нэг малж байна. Тэгин. Ус бэлчээрийн хувьд ямар байна? Гандаж гэн ус ширгэж гэн үү? Энд сэргэр нь гандуудууд бас ус энэ жилээс харин бороос нийлээ ороод голмол шанд гайгүй шинээр булаг гарч шүү энэ жилийн үед бол баярлалаа сайн байна. Булаг шанд сайтай гараагүй байсан. Манай энэ голч ер нь 23 жил үеирлээ урсаагүй. Одоо үеирлээд энэ 100. Энэ ямар гол тий энэ гол. Тэлийн гол тий. Ус мостой байгаад байгаа юм. Тэрнээс ширгээд энүүхэн доор нь булаг байдгийг энүүхэн цагаан чулууны энэ чинь уугаад намар нь хитээ. Манайч буугаад саяхан босоо нэг сар болж чадаг оройд л онж явах шиг. Энэ голын цахрууд бол орсон байсан. Одоо ч орчин үеийн малчид машин, мотоцикл 2-3 он тавьдаг бол танах одоо машин тэр ихтэй юу? Мотоцикл чи байна уу байна. Цөмөрөө л унаатай юм. Нотно мотоциклтэй байсан зарим зараад мотоцикл гэдэг энэ жилийн сүрхий юугаас хойш одоо мотоцикл цэцэг л аваад байна шүү дээ. Цөмөрөө шинэ мотоцикл. Мотоциклтэй манай хүүхдүүд. Тэнд одоо ер нь амьдрал тийм болсон юм байна да өдөртөө бол. Ер нь
Тийм юм аа. Говьхан гайгүй сайхан болсон юм. Телевизээр гарч байна уу? Телевизээр үзэж байгаа юу? Үзэж байгаа. Үзэж байгаа. Гаралтан дажгүй юм уу? Дажж байгаа. Энд чи одоо хөдөөд яадаг сонин сэтгүүл яадаг. Ирэх үү? Одоо энийг л үзээд байгаа. Ер нь сонин сэтгүүл яаж байгаа шууд ямар бидний сонин телевизээр 7 хоногт нэг ирдэг юм. 7 хоног ирж байгаа. Жимдөө ирэндээ. Хүүхдүүд Хожимд сонин мань авч ил байгаа л да. Хадлангийн бэлчээр хаагаар байна голцсон. Хадлан авах газар багтаа ширэн талбай багтаа. Хангай талдаа. Хангайд дандаа басгаар хат. Гармараа зулгаа жоохон нэг чулуун мод асгад руу хийж байгаа тэгээд хаварч тэрлүүл шогшны ийшээшэн тиймэрхүү тал юм тийм аа. Тэгээд яг хүүхдүүд ганц нэг боодлоо уус чи зөндөлий ирдэг юм уу уус. Гар дэжэл алхэр хийж байна. Гардаж ил баг зэрэг хийж байгаа. Хийгээл үйлчээр дээр авчиж гээд байгаа. Хожир шүү ямар наашаа. Хожирсуу бол дажгүй. Дажгүй юу. Дажгүй. Хожирсуу бол тэгээд нэг яахгүй. Хожир айлтгүй. Тийм аа. Саавч тийм аа. Төлөв малын төлөлтийн үе бол дажгүй шүү. Юм ямар хөө. Дажгүй. Төлөх үе юм да. Тий, төлөх үедээ л нэг нэлээд шаардлага тааштай. Тийм шүү дээ. Энд ч одоо тэгээд зүгээр өвөл хэцүүлгээд байгаа болохоос биш малчны хувьд бол хамгийн хэцүүлэгч хавар шүү дээ. Хавар. Ерөөсөө хавар байдаг шүү дээ. Тийм. Хэцүүлэл нь. Тэр чинь бүх юм ялах төл мал, их мал алиэлэн дээрээс өдөрөөл хавар ер нь нэлээд хөнгөч шаарддаг шүү дээ. Тийм шүү дээ. Таны удам судрынхан хаагур нутгалж хаагур байсан бол Энэ хангаагаад байсан. Манай аав бол аавын аав төрөхт гэдэг хүн байсан гинлээ энэ доошогоо онд байсан гэсэн би тэр үнийг мэддэг юм байдаг зүгээр юм уу мэдхгүй тэр үнийг сайн мэддэг шиг. Аав ээж нутаг бол манай ээжийн нутаг бол энэ хангаагаад энэ үлзэт хол байсан гэсэн. Манай ээж чи айлын ганцхан юм гэсэн. Өвгөн гэдэг хүн байсан гинлээ. Та хоёр одоо нийлээ танилцаад хэдэн жил болж байна? Бид хоёр ч одоо 40 гаруй жил болж 40 гаруй жил болж байна шүү дээ. Ондол ээжээс одоо 40 гаруй жил болж байна. Сайхан тэгээ оюун гоё тэнглүү сайхан байна шүү дээ одоо үлдээ. 40 гаруй жилийн амьдралыг хамтуулж дурлуулсан шүү. Тийм үү бодож байгаа. Танд ямар байна? Хүн цагч байлгүй яах вэ? Хөнгөн цагч байлгүй яах вэ? Тэгээд өнгөрөх юм. Тийм шүү дээ. Тэгэл жаргал зуул айлэлэнд хамт байгаад 40 гаруй жилийг үднэ гэдэг ч байна. Үнэ их сасоо сайлчин мэлч тэргүүний сайлчин мэлчин нэр авч нэг хэсэг үнээс ааж байгаа л тэтгэврт гараад тэгэл хонь мөн нэг тэгэл сүлдүүгэн тэгээд энэ зах зээлч гарч ирэл тэгэл хүнд байв уу зах зээл? Зах зээлийн үе хүнд байв уу? Гайгүй нэг сандраагүй шүү. Тэр ийвэсэр авал урдан шиг байсаар аваад хайлуутай өрлөө тий. Сайлын авраг болж юу? Сайлчин малчин гэж бас нэр зүүжил явлаа. Нэр зүүжил явлаа гэнэ. Сум аймгийн. Тийм сайлчин малчин гэж нэр зүүжил явлаа. Тэр үчи одоо социалист уралдаан гэж айх тэр юм байна. Тийм. Тэр үгүй юу? Тийм. Дажгүй. 5 жилийн гавшгаач авчаа юу? 5 жилийн гавшгаач аччааг авах нь авчил байсан. Тэр чинь том амжилт байлаа шүү дээ. Тийм. Сайлчгуудаа тэр үедээ том амжилт байлаа. Манай одоо ингээд өөрсдийнхөө хүүхдүүдээс бодоод нутгийнхаа хүүхдүүд залуучууд ингээд бодоход энэ залуу хойч үеийнхэн мал аж ахуй, мал сөрөг рүү, мал шамдрал руу, мал ухаан руу орох нь аль хэрэг байна? Ажиглагдаж байна уу? Сумарны залуучууд ямар хөө байна? Гайгүй юм шүү дээ. Гайгүй ажиглагдаж байна. Гайгүй. Хөдөө талын хүүхдүүд голдоо ханд эднэр эд малын төлөө зүтгэл яваад байх юм аа. Малчуудам ямар ч байсан тасарчихгүй байхаа тийм ээ. Тасарчихгүй юм шиг байна уу? Тийм ээ ажигл юм шиг. Бидний мэдхээр бол одоо яг та бүхэн энэ сууж байгаа сургууль энэ танхим сууж байгаа энэ сургуулиуд бол 70 жилийн төвтэй сургууль тийм ээ. Манай эртний сургуулиудын нэг. Та яг энэ бариг баригтад энэ сурч явуу эсвэл энэс өмнө төгссөн үү? Энэс өмнө төгссөн үү? Энэс өмнө энэ урталт ч одоо энд суурууд маань 4-5 байгууламжтай тэгээ нэг сүм хэдийн зохион байгуулалтад загвар тэмдэглэл сурчсан байхгүй. Тэгээ тэр чинь 4 жил
4 жилдээ нэг ангид 30 гаруй хүүхэдтэй 120 гаруй хүүхэд их сайхан баг сургууль суурал усрал их сайхан болгодог тийм сургууль. Тэрнээс хойш энэ чинь 80 тонн л хэрэгцсэн сургууль баг. Тэр үед та ямар албачлаа? Тэр үед чинь бригадын дарга хийчихлээ. Тийм. Плюс юм байна. Тэгээ энэ Майнуур гэдэг. Баяннуур бригадын дарга хийж. Сүүлийн үед 80 тонн баригдсан сургууль. Эргэсэн даргын дурсан яснаар үнэхээр тэр сүмхий дугны байртай байсан тэр сургуулийг анхлан төгсгч нь Монгол түмэнд цэвлийн ногоон тал гэж алдарсан Монгол бичгийн тайлбарлалыг бүтээгч агуу хэрдэмтэн цэвэлгөө байсан билгөө. Тийм ээ. Тэр цагаас эхлээд оюунлаг хүмүүсийн гэгэн өргөө эдүгэ 70 насны сүүдэр салгажээ. Одоо мандлагч нь бас одоо түүхэн 70 жилийн төвхтэй баг сургуультай бас Чинсүсэг намын хааны хийдгээд хүрээ хийд байна. Тэгээд байгалийн үзэсгэлэнт газар хэлвэхтэй энэ төрийн одоо байгалийн төрийн тусгай хамгаалалттай газар нутагт одоо манай багийн нутаг оршиж байгаа юм. Сангаан нурууны одоо салбар өөр үйлдэл оршиж байгаа. Одоо та бүхэн яг одоо нэрлүүл ямар газар? За одоо яг ингээд цагаан царгат холынхаа хөөн дээр энэ Тээлийн аршааны ажууд ирсэн байж байна. Тээлийн аршин гэдэг аршин юм уу? Одоо халуун хүйтэй аршаантай Тээлийн аршаан чи бас алдартай аршаан штэ. Тийм гэж. Одоо энэ шаргал зуудаг хөгийн одоо энэ зэрэгцгөөч олон төрлийн одоо нүдний доторын ингээл олон төрлийн аршаан бий. Тий. Манай огч бас өшөө өргөөтөд бас өргөөтийн халуун аршаан бий. Нарийн цохотын бас доторын аршаан бай. Дэс мандлагын халуун дорд юм. Манай нутагт байгаа юм тий. Тэгвэл алдартай сайхан аршинууд байна. Цагаан труудаас өөр ямар том голууд байна? Цагаан труутаас өшөөч нь одоо тэгээд дээш өргөөт тоноо энэтээс ёлын гол, төгрөгийн гол. Тэгээд нарт дэлгэрийн гол гэл наруугаан гол биш үү? Тий. Эртгүүтэрч байна. Одоо хөөтөрч байна. Эмчлийн хувьд эртгүүчэрч байна тий. Тийм. Өнгөрсөн үйл алхах юмсан. Өнгөрсөн үйл сарцсангүй хүүтэндээ байсан зүгээр алс засны хувьд бол гайгүй. Тийм. Гэхдээ малын хорогдол хохирол бол бас харьцангуй гайгүй гарсан л да манайгийн хувьд бол тийм. Багийн нийтгчний толгомалтай байна. Манайч 20 гаруй мянган толгомалтай. 21 гаруй мянган толгомалтай тийм. 226 өрхийн нэг 788 хүнтэй. Тийм. Тэг хүн амаа ихэнх хувийн бараг 50% залуучууд одоо сайхан манаас одоо 30 хэд насны залуучууд эзэлж байна. Сургууль баг сургууль байгаа юм. Баг сургууль тийм. Энэ нийлэн төвхтэй сургууль байна. За одоо энэ 70 жилийн төвхтэй. Тийм байна. Тэ одоо манаас болоос төрөн гас одоо олон алдартангууд бийлдэ одоо энэ ногоон төлөв зөхөөс одоо тэр хин цэвэлгөө тийм. Яг мандлын сургууль их юм. Энэ баг сургуулийг эхлээд орг үүсэж явах үед нь 20 хэдэн алддаггүй энэ тийм баг шүү. Төгссөн юм билээ тийм. Ер нь одоо сумар нутгийн хэмжээнд мянгат малчин сайн улсын сайн малчин тэгэл яригддаг шүү дээ тийм ээ. Тийм удамсуутрын хүмүүс. Тийм манайх бол одоо мянгат малчин одоо нэг байна одоо шарын бадарч гээд тэгээд сумын сайн малчингууд амгаа газар эс мөнгөт ажтай гэж сумын сайн малчингууд бол биэлдэ одоо бид нар чинь бадарчгонд ичих юм байна. Тийм. Бадарчгонд ичих тийм. За сүүлийн үеийн одоо энэ шинэ тухааны ололтууд гэж тэгж хөдөө орон нутагт ялангуяа баг суманд одоо шууд ингэж ирж байгаа багт. Одоо шуудамжтай аймгаас бас нэлээд хайжууд бол тэгэл аймгаар 7 хоног нэг удаа ирдэг юм. Тэгээ Баянгарын мэдээ сонил ирж байна да тийм. Тэр нь 7 хоног тийм. Телевизийн нэвтрүүлгийг л аль хэрэг хүрээтэй үзэж байна. Телевизийн нэвтрүүлгийг баг айл болгон шүү. Одоо шинэ станц тавьчихсан одоо 18 сувг үзсэн шүү дээ. За зарим нь чинь хуучин үл явахтайгаа нэг 4 сувг. Тийм баг айл болгон шүү телевизээр. Эрчим хүчний хувьд ямар вэ? Эрчим хүчний хувьд одоо манайх чинь өндөр хүчлэлтэй холбогч чадаагүй. Багийн төв бол тийм эрчим хүч байхгүй. Зүгээр нарны энергээр л. Тийм. Баг сургууль маргуул бол нэг жижиг мотортой. Мотороор бас нэг хат гэдэг нэг дижитал мотор бай тэргээрээ бас гэрэлтүүлчихдээ тийм. Зам харилцааны хувьд юм. Зам харилцааны хувьд бас манайх батайхтай. Тийм байна. Тийм, сомбаг хоёрын хооронд бол гайгүй. Тэгэл инээдээ өсөөл явхаар чинь малчтаа өргөдөл. Малчтаа өргөдөл бас бэрхшээл вэ шүү. Гол ус ихтэй батаа саадвал ирнэ их вэ. Тэгээ манай малчт маань ирэн тэгэл өхөр сарлын өхрөөр нуруу ачаал нүүн шүү дээ. Тэр уламжил хэвээ. Тийм, хэвээрээ. Тэр ч ховордсон. Тийм, тэгэл одоо цаг зүтгэл явал арангаа тамир сумрын нутг руу зарим нь ордог юм. Тэгээ нэг төвтөр айлж ил торчдгийг. За энэ жилийн үед бол бас цагаа гайгүй бас өснөгөө гайгүй гарсан тэгээ нутагтаа л өвч. Тийм, бодолтой л байгаа. За мандлын баг сургуулиасан сайхан яв. Чиний ном гэдэг юм. Сургууль маш сайнтай.
За манай сургууль нь 1940 онд оны 5 дугаар сард Аранхан аймгийн харьяа Мандал баг сургуулийг 2 багш 100 гаруй сургалтчтайгаар одоо байгуулсан. За энд бол анх энэ шинэ үсгийн багш мөн одоо 6 одоо тооллахаа энэ үйл ажиллагаагаар анхных одоо хичээлийг Аранхан аймгийн харьяатаа Гомсор гэдэг багш зааж эхэлсэн. За ингээд 1944 онд одоо анхныхаа 4-р ангийг төгсөж 36 сурагчлал төгссөн. За энэ төгсөгчдөөс маань одоо улс их орондоо үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсээс одоо бас нэрсийн зоодыг гэж хэлж байна. За эсса намжаахуу цэрма дожин сүрэн цэс сүрэн төвдөн жанцсан жанжин нарын одоо хүмүүс их орныхоо одоо бүтээн байгуулалт их орныхоо төлөө бол ажиллаж ирж амьдарч байжээ. За ингээд манай сургууль нь одоо 70 жилийн хугацаанд олон зуун жил хүүхдийг бол одоо төгсгсөн. Энэ хугацаанд бол одоо ерөнхий боловсролын одоо анхан шатны суурь боловсролыг бол одоо эзэмших энэ үйл ажиллагааг одоо 1944 оноос хойшлол явуулж исэн. Энэ хугацаанд одоо тэр Монголын одоо зураг телевизийн инженер Агима мөн одоо Эрицэн нарын одоо хүмүүс бас энэ сургуулийг төгсөж тухайн одоо сургуулиас эдэд сэхэтнүүдэд төрж байгааг хэлмээр шээ. Хөдөөгийн малчдын хүүхдүүдийн сургалтанд хамрагдах байдал юм уу? За хөдөөгийн малчдын хүүхдийн сургалтанд яг багийн үед бол одоо бас үйл ажиллагаа явуулахад маш их одоо бас сүүлийн одоо тэр цахилгаан эрчим хүчтэй холбоотойгоор одоо юу хүмүүсийн одоо суурьшилт бол одоо харьцан багасч хийж байгаа сүүлийн үед анхны үед одоо 1990-ад оны үед бол хүүхдүүд маш их сайжсэн. Энэ нь одоо тэр суурьшилтаа мөн одоо тэр дэд хөгжөөгтэй холбоотойгоор хүүхдийн одоо тэр багтдаг хүүхдэд бас сүрч байгаа. Одоо нөгөө нэг юу гэж байна шүү дээ. Гэрс сургалт зайнаас сургалт гэж яригддаг байгаа зүйл үү тийм. Энэ байдал одоо энэ үдэн юм. За энэ дүүцэн хөтөлбөрөөр бол одоо манай багт яг 16 сурагч суралцж байгаа. Энэ тухайн үед нь бол одоо удирдлагын амралт болон зуны сургалтыг хичээлдэг. Энэ одоо дүүцэн хөтөлбөрт бол хамрагдаж байгаа хүүхдүүд нь ихэвчлэн сургуулиас засвардж байгаа хүүхдүүд энд одоо суралцдаг. Өмнө эцэг дөрөвдөгөөс хүн одоо энэ мандалд энэ илэрийн досон засаг гэж тосон зоодод тосцогдөг байж байгаа. Тэгээ энэ дуудгаар гэдэг дааган тэгээд эцэг манаагт магад хийж явж байгаа. Би 8 дугаар анги төгсөө цэргийн албанд 1983 онд мортоод зөв. Тэгээ 83 оноос 86 онд ирж тэгээ аавынхаа ажлыг өвлж явж энэ гадуур сумын мандлын багт хаагт хийж 2 жил хаагт тэгээд тэгээ компани гэж байгуулагдаад компани яруу хийгээд тийм. Гэн яруу 3 жил хийж байгаа. Тэгээд ажилгүй хуваар хамгаалчихгүй эрхэлж нэг хэсэг 3 жил явж байгаад тэгээд сая 2002 оны сонгуулиар иргэдийн хурлын дарга болж энэ баг өргөдийнхээ ард түмэнтэй нийт хамтарч ажиллаад дэхүрж байна. За иргэдийн хурлынхны одоо ажлын онцлог юу? Хөдөө багтах иргэдийн хурл гэдэг бол. Багийн иргэдийн хурл гэдэг нь одоо багийн ард түмний хүсэл саналыг сумууд дамжуулдаг. Багийнхаа иргэдтэй дотн байдаг. Тэгээ амьдрал ах уу ямар байна? Ер нь өнөөдөр одоо мандал багийн ард иргэдийн амьдрал ах уу ямар байна? Багийн ард иргэдийн амьдрал ах уу зах зээлээс бол хүнд байна. За. Тийм. Тэгтээ гайгүй зах зээлийн юунд шуурганд нэлээд ширвэгдсэн. Юу баг хөвчлөлээр бол бас мал аваад манай ард иргэдийн амьдрал нэлээд гайгүй болсон зарим нь. Зарим нь бол бас тэрний гам бас буруу зарцуулж, буруу яаж усын зов дурханд талдаж одоо бол бас зарим хүндрэлтэй айлөрөх байна манай багт. Яг ингээд одоо зах зээлийн үеийн хүндрэлгээд аваад үзэхээс аль нь ухаанда арай тийм дийлэнх талнууд одоо жишээлх юм бол одоо баг сум багийн одоо засагдраг багийн иргэдийн хурл гэдэг юм уу тэр зохион байгуулалтын талаас нь эсвэл хувь хүний талаас нь аль тал нь одоо илүү анхаарал татж байна. За тэгээд тэр яг тэ хувь хүн чиглэл байна зүгээр баг баргаад юу засаг захиргааны хэмжээ хөдөлгөөс нь анхаарал тавьж байгаа.
Юусэн дээр дороос нь тавиулах. Зүгээр яг хүн болоос бас цөөхөн малтай хүн чинь үл дэвжээ дэвшилчигээд өөрөө хичнээн юм хийгээд үл дэвшилж чадахгүй. Дэмжлэл заавал авахгүй үлээс хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгээд тийм юм бол бас харьцангуй яг үндээ бас хурж яаж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд тэр үндээ бас ганц нэг хэдэн яг нэг 10-аад өрхийн амьдрал бол бас харьцангуй таарууд байгаа багийн хэмжээгээр. Бусд нь бол харьцангуй гайгүй. Багийн хүмүүсийн эрүүл мэндийн хувьд, малын эрүүл мэндийн хувьд. Манай энэ ангид бол ер нь ус ургуулын хувьд бол юу, малын эрүүл мэндийн хувьд бол сайн гайгүй. Үйлдвэр ухсаа хэлэхэр. Үйлдвэр ухсаа бол одоо бас ямар үйлдвэр чиглэлээр явж байна? Одоо байна уу? Эсвэл танаас санаа шинж хийж гэнэ үү шинэ? Энэ сум орон нутгаас одоо бас хэцүүлээд энэ тэндээс энэ бөмбөгрийн ухан гээл одоо эндээс сайн үйлдвэрийн мал авчирч яаж байгаа л да. Мал амсч. Зах зээлийн харилцаанд оруулах талаар юу хийж байна? Зах зээлийн харилцаанд оруулах юу шүү дээ? Аслагдсан шүү дээ бүх юм тийм ээ. Зах зээлийн харилцаанд орох талаас бол одоо манай сум баг бол одоо ер нь энэ Батбаяр гишүүн бол бас энэ бас мал махрын биш юу агуулаад чи бас нэлээд мал ойлтуулж байгаа тийм ээ. Ашиг юу мэдгэцхүйц за одоос нь ч айхтар том үр дүн гарах болоогүй шүү дээ. Саяхнаас эхэлж байгаа юм тийм ээ. Ер нь байдал ямар ажиглагдаж байна? Байдал бол одоо бас гайгүй талдаа ажиглагдаж байгаа. Хүмүүсийн амьдралын итвэх сэргэж байна. Сэргэж байгаа. Шинэ зах зээлийн хэсгэл ойртож байгаа шүү дээ. Браво одоо юу гэдэг нь ноолуураас авахулаад мах борлуулахаас авахулаад сүү цагаадаг төвдөө төвлөрсөн болно гэдэг чинь тийм ээ. Тий сүү бүтээгдэхүүнээ бол одоо ард иргэд урсан малчид өөрснөө очиж борлуулцдаг болчихж байна. Тэгээ одоо бас харьцангуй бас амьдрал юу нь бол дээшилж байна. Таны алдар нэг Сандагсруу. Сандагсруу. Юу одоо миний бас багын нутаг доо ядангуяа Бандал гэдэг бол манай ээжийн нутаг шүү дээ. Намайг баг байхад ингээд нэг сайхан сарлагын хөр ингээд хүртэхтэй яваал хөөж гээл. Тий. Нуруу ачаад одоо байна уу? Ердөө өсөг байна. Байна уу? Одоо байна. Тийм үү. Одоо манай энэ хангаагаад үжирээс ердөө өсгөл ашиглалт юм л да. Зүг. Машин тэргүүл ачаад нүүж байгаа тийм ойлголт бол баг байх. Тийм үү. Biz одоо ингээд өсгөд тэгээд хүрээч. Нуруу ачиж байгаа юм. Нуруу ачаа. Хүр тэрэг хий. Нуруу ачаад ингээд сарам даваад цааш ингээд явдаг шүү дээ. Цаашаа хангаар. Одоо ер нь отор нүүдлээ асуу. Отор нүүдлээ хүн дэрс үйлдвэл голдууд ердөө өсгөрнө. Зүг. Машин тэргээр бол их нөхгүй. Тийшээ царам давахгүй шүү дээ. Ягаад ч одоо хангаад хадаас явахгүй. Гол шиг тийм шүү дээ. Артаа ихтэй болох. Гол ямар хөө байна? Ус ямар хөө байна? Ширгэж барьж байгаа нь ямар хөө? Усны төвшин бол энэ жилийн хувьд сайн байна. За энэ жил ирээс гэсэн. Ер нь ямар байна? Ер нь төвшин буурсан. Тийм үү. Унагш том голтой шүү дээ. Цагаан турууч ихнээс их олон гол цутгсан мэдээж цагаан турууч том гол шүү дээ. Ёлын гол, өдийн гол, ёлын гол орж ирж байгаа талаас зохиолын гол хөхөхгүй орохгүй. Тэгээд их олон салбарсан гол. Тийм шүү дээ. Доноон гол гэдэг ерөөсөө. Тэгээд салбарсан дээр орж ирсэн ам болгоноос усрсдагс одоо багасцсан. Ус маш их багас байна. Энэ зуны хувьд сайн байна дээ. Энэ зуны хувьд усны төвшин сайхан байна тийм. Та ер нь одоо ямар ажил голлож хийж байна? Би бол ерөөсөө мал аж ахуй дээр төрсөн. Зүг. Нэг цэргийн 3 жил өнгөрөөсөн. Тэгээд тэрнээс хойш дувт мал ажилласан. Малж ирсэн. Одоо захиргаатын үйлд гэж яриад байгаа. Тэр үе социализм үедээ тэр үед 14-5 жил дан сой хөр малж ирсэн. Нэг ээлж хөр аваад, нэг бэрүү аваад, дараа шүтлэн бодгоод, гунж болгоод тараачаад дахиад бэрүү аваад, ингэсээр байгаа. Ерөөсөө мал аж ахуй дээр амьдэрч байна. Ер нь тэгээд тэр таны л одоо бага насны тэр залуу цаг бага нас залуу цаг гэж манай голлох юу чинь сардаг байсан. Сардаг. Ерөөсөө дандаа сардаг. Хурд аль хэрэг байна? Малтай хурд яг уу адуу хангаа талдаа бол адуу цөвтөр. Гэхдээ адуу бий. Ер нь голцоо сардаг л да. Хон ямаа. Ер нь захиргаалтын үед чинь тэр энэ хон ямаа боог бол ер нь хангаа талдаа баг байсан. Одоо их болсон. Их бас айл болон багтай. Малууд ер нь хангалттай мэлээ өссөн талдаа. Энд одоо бэлчээр ашиглалт ямар хөө? Одоо нөгөө айхтар алт мөнгө ирээд уурхай сэнтчээ хайсан гайгүй юу? Манай энэ байхгүй тийм үү. Мандаа хангаа тэгвэл баялаггүй юм. Яг онгон байглаараа. Үгүй янз бүрийн юм хайсан ус үзэн бай явж л. Гадаад дотоод ихэдөөхгүй. Эдэн их яг тиймэрхүү юм гээд заагаад өгчих бас ус юм мэддэг болчих алдаасаа тийм. Юм байсан ч битгий алдаа. Ус чадаа удаа тусах юм мэддэг болчих. Тийм юм шиг байна. Тийм машинтай нэг хүн дахиж ирээд юм сургууд байхгүй юм. Тэр юм нь байж л байхгүй байхгүй гэдэг бол тийм болчихсон. Яг үгүй тэр ахгүй манай зөгчрөмхөн дагуу хэрэглэдэг бол бас тэр буруудаад. Одоо үнэхээр их одоо тэр таалт юу интерлөч дөвөн тентейшн тэргээр явуулж шүү дээ. Үнэхээр газар нутаг бол
Харин биш. Сэтгэл өвдмөр өсөн гэдэг. За хэдэн хүүхэдтэй? Эхний 5 хүүхэд. За 5 хүүхэдтэй. Хүүхдүүдээс малчууд мэхэн байна уу? Байна. Одоо 2 нь лав малдаар байна. Нэг нь одоо Готсын төхөөний их сургууль сурж байна. Оо зөв. Нэг нь одоо цэрэгт явуулах гэдэг энэ ажил явж байгаа хөөсдөх явж. Зөв. Цэргийн настай байна. Цэргийн настай. Танаа эхнэр Манай эхнэр Тавгсран гэж хүн юм аа. Нутгийн хүн яг унга мандлын хүн. битгийх доош камер. Тэгээ захиргаалалтын үед бас нөгөө нэгдлийн өвнөөс агаад Сум аймгийн авраг олоодаа аймгийн давтаад болж байсан тийм. Гадаа дотоодод явж байсан тийм хүн байдаг юм аа Тавгсран гэж байна. Цагаан эдээ юу голцоо хийж байна хань чадаа. Одоо цагаан эдээг бол их олон төрөөр нь боловсруулдаг болж байна уу. Зах зээлийнхаа нэг юм зохицоод. Чихэрдээ харуулагч нь л одоо маш их олон хэвийн янз бүрийн нөрстэй дүрсээ хэвийн бурам гэднээс одоо энэ бурам ч одоо жинхэнэ мандлын шүү дээ. Тийм үү? Жинхэнэ мандлаас өөр газар хийж байгаагүй. Одоо ч хийдгүү шиг байна. Одоо яг хөө энэ нутгаар хангасан сумынхан нутгаар ингэ төгсөж яхан төгссөн байна тийм ээ. Тэрнээс нэрэл мандлын бурам гэж жинхэнэ шүү ярьдаг гэсэн. Бурмаа хийгээл байна. Бурмаа одоо тэгээд ер нь цагаад ийг бүхтөрлөд байна. Логоо нэрж байна. Нэрж. Тийм үү? Жинхэнэ монгол нарч байна. Үс яхан гэлтэй байна. Одоо сайхан байна. Өснөөс нь яаж байна? Сарлагын ноосыг одоо энэ компаниуд хавар ирж авдаг болж. Зөв. Савнж авах гэж. Савнж. Савнаад гайгүй өндөрөнтэй 4000 орчим төгрөгийн үнэтэй авдаг болж энэ ер одоо Улаанбаатарын компаниуд ирээд энэ дэд зогсож байгаа. Дуудлага худалдааны журмаарч авдаг болж. Авч. Өргөжж л байна. Нэг хэсэг хэцүү байсан баг тийм үү? Нэг хэсгээс ашигладаг байсан. Тэр чинь хүмүүсийн амьдралыг сэргийлж. Хамгийн одоо хэцүү өвөл хэдийд вэ? Таны одоо мал малаас хугацаанд. За одоо нодны одоо сүүлийн үеийг ярих юм бол нодны өвд нэлээд хүнд боллоо. Гэхдээ засвал баг. Харин тэгээд байгаа юм байна. Засвал баг. Газрын ургац нь муу. Их хүйт байсан. Тэр их сонирн байна. Их маш их хүйт байсан. Тэрнээ тийм л өвөл болсон да. Тэрнээс биш. Дээр үед удаа дурхан болж ил байлаа. Захиргааллын үед. Тэгэхэд бол хорогдол гарахын өв зөндөл гардаг байсан. Гэтэ тэжээлэр мөрчдөг байсан. Сумын төвс чингээл ачаатай өвс юуг юм татаад өгч байна. Одоо ширүүхэн зууд бол тэгэл амч малчд бол бор зүрхээрэл хин явж отролж малдаан тарахгүй авахулж чадсан. Тэгээд яасан бэлчээрээ хин сонгож явж чадсан тэр л явж байна. Тийм биш байна. Нэс нэг бууцсан дар зодолдог суугаад байдаг дуусна. Өвч соторлол яваад идэх юм байна шүү дээ. Үгүй явдаг юм. Манайхан ч одоо бэлчээрээ болгоос дандаа гарангаар орно гэж айлуу. Тогтой 24 цаг гарав. Цэглэстээс. Үгүй тоог юу огтой одоо ч нь бол юу тавьчих. Нарны нэр гэж явж байна. Нарны нэр ерөөсөө байнга айл болгон тогтоо болсон. Телевизээр хэдэн сууг үзэж байна? 18 сууг үзэж байна. Одоо шинэ юу хотод байгаа сууч юм шүү дээ. Шинэ нөгөө антиан гарсан шүү дээ. Тэрээр 18 сууг үзэж. Гэтэ тэр хүртээмж айл болгон тийм байж чадчихна уу? За яг үе тэгэл амьдралын чадхаараа бол тийм худалдаж авдаг шүү дээ. Хүүхдүүдийн хувьд яаж одоо нэг интернет, энэ компьютер тоглоом гэдэг юмнууд тэр төөс ирсэн хүүхдүүд тэр ямиг оролдоо тэрэн дээр бас гарах болтой вэ? Гарах болтой. Гэхдээ нэг тоглох хэрэггүй ч үгүй. Зөв. 12 42 цаар компьютер гэж 200 зараа залхаар ажиллахгүй. Ишиг өндөр хүчил толбогдох боломж байдаг юм. Харин энийг яриад байгаа энэ мандлыг нэг өндөр хүчил толгойд гэж өсөл санал тавиалаар дэрэгдээ тавиад. Сүүлийн үед одоо нэг малчтын зүгээс нэг одоо 50-д байгаа 50 гайл одоо 50-д байгаа саналдаа ирсэн очин улсад яриад байгаа. Энэ утсын нэг юмыг л сайжруулж өгөх. Манайх ч одоо энэ дөржин дээр гарч яа. Хангаад бол уулаад л авирна. Уулан дараас барьдаг газар хитгэн цэгтэй. Санаагаар бол одоо энэ дээр л гаргаад өгч өгнө. Зөв. Их юм бол тэгээд галуутай тийм шиг байгаа юм ерөөсөө тэгээс хийчээ тасчихдаг. Гэтэл чин орон дээр холбоо харьцаа дээд зэгтээ хөгжсөн л гэдэг байна. Нэг үе юм бодод хөгжсөн. Нэг үе яваад. Дээд зэгүү доод цаг гэдэг асуудал нь болж шүү дээ. Нийт хичнээн хүн ам өрхтэй. Манай 223 өрхтэй. За, хүн амын 700-аар 1200-аад хүн амтай. Тийм үү. Нас хүсийн хувьд аль хэдийн насны голж байна? Нас үсээ хэвдүүл одоо дунд үе их хэмжээтэй байгаа юм. Сайхан уусуул тийм ээ. Уусуул авар болсон. 90 настай ч хавартсан. Нөөс манаа ингээд байхгүй. Гэхдээ одоо Улаанбаатар ингээд нутаг орно гэсэн сэтгэлтэй уусуул манай мандалд бол өстөүндээ байдаг. Сая одоо энэ 1990 онд мандлын сургууль 60 жилийн хийсэн. Тэгэхэд одоо тооны жаргал
мөнгөн сэлэмгээ тэдний төгсөлтийн одоо өлийн дооноор хөр тусгаад одоо бас нутаг орондоо бол нутаг орно гэсэн сэтгэлтэй улсууд бол юу босгоод гинэ хөр тусгасан. Энэ хэл ордосон дээр хүүтэг бариад сун ордог нэг хүүтэг мүтгэн нурцсан байсан байн тавиад хийсэн. Тэгээд харшаан дээр үү? Тийм харшаан дээр. Тэгээд одоо ингээд тэл яасан. Нутаг усан гэсэн сэтгэлтэй яг энэ нутгийн энэ өстой нэрүүл мандлын сайхан сэтгэлтэй улсууд бол одоо манай энэ их байна. Зүгээр хэрэгтэй юм шиг юм ба яг хоо. За ялангуяа мандлын багийн хувьд бол одоо чин сужигтан баханы хэд байсан энэ газар хүрдмэл босох бол занзаачлын юм хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ миний бодлоор бол тэрнээс илүү хэрэгтэй юм гэмээр байна. Жишээлбэл одоо мандлын сургуулийг энэ жил зассан байна шүү дээ. Намар ОЯГ-ийн болохоос өмнө. Тэгээд тэр сургуулийг чинь өшөө тэр тоног хөрөмжөнд хангах ямар боломж байна вэ? Боловсон хүчингийн сайжруулах ямар боломж энэ тал хөрөнгө оруулалт ямар байна вэ? Зүгээр одоо тэгээ яг хуу Монгол төмний зан заншлимтай нэг газар нэг жаахан шүтдэг бишдэг газрыг хурд босгож байгаа легийг нэг юм хийсэн гэдэг. Би бол тэгэд тооцохгүй байна шүү дээ. Ухаандаа жишээлбэл тэр утасны тухай асуудал байна шүү дээ. Тэр ч амин хэрэгцээ байна шүү дээ, тийм ээ. Бүх одоо орондоо яарчин энэ тэмдэл одоо юу барьж ин хамгийн түрүүнд тэр уцаар чинь одоо хаваагаа үнтэй холбогдол байдаг. Тэр боломжийг хангаж өгтөлтэй. Манайхан бол яг нутагтай юм хийдэг юм байна одоо бодлого гişүүнийг бол бодлого гişүү бол үнэндээ хийшээ харжаа тийм их юм хийдэг юм байна. Тэгээд одоо бүгд тэгдэг жигд баймаар байгаа. Яг жигд бүгд юм юм. Тэрхээ ярьдгаар одоо тэр утасных байна. Одоо энэ мандлын гэрэлтүүлэх гэрэлтүүлэх асуудал байна шүү дээ. Тэгээд ус гэрэл дагаж соёлогжин тий зам дагаж юу нэг тэр үсэг тэгээд юу тохонд энэ хэд хүүхдүүд чинь тэр хотын хүүхдүүдээс арай хоцроо очихгүй шүү дээ. Тэр юм аашдаг тийм ээ. Тэр ноутбук дээр ажиллаждаг тийм ээ. Тийм болгоод ингээд тэр оронд нь тэр чин тэр цахилгааныхаа юм тэгээд цахилгаан нь баян ороод ирэх юм бол чинь тэгээд лаасаас танаас тэгээд явчихсан. Тийм юм дээр анхаарч байгаа юм. Зүгээр ер нь нутгаар яваагүй ч удаж зүгээр сүүлийн үед яваад ингээд үцхэд манай хэдэн усууч юм хийдэг юм байна гэдэг юм. Хийж байгаа зайлшгүй одоо бол ус харьцангуй танах хаа нутгаж байна одоо? Манайх одоо ёл гэдэг газар байна. Бид нар тэнд хүрэх үү? Хөрнөө яваад очиод шууд яваад очих. Та гэртээ очихгүй гэдэг нэг үү? Би танад очихгүй. Hizgar bir sidigen